За айл гэр нүүхэд мэдээж ихт усны төхөөрөмжийг холбох гэдэг зүйл маань бас нэг жоохон асуудалтай байдаг. За өөрөө холбохоор шийдсэн. За ёроолтын холбогч хүнийг дуудсан боловч 7-8 хоногийн дараа ирнэ гэсэн болохоор нь за яаж тэр хүртэл хүлээх үү гэж бодож байгаад өөрөө хийхээр шийдсэн. Би ерөнхийдөө аавынхаа хийдэг зүйлийг жоохон бахтай их хардаг байсан. За аав нар маань янз бүрийн иймэрхүү юм хийж яхад нь ажиглаад туслаад дээрээс нь иймэрхүү юмыг өөрөө бас иймэрхүү юмд жоохон эвдүүтэй байдаг болохоор за тэгээ болоогүй өөрөө гэрийнхаагаа сайн хийж үзье гэж бодоод мэдээж ирэхэд нэлээд сайн усаа хааж агаад суллаад нөгөө усныхаа хоолойг сулж авч агаад за холбогчоо хийгээд мөн холбогчоо хийснийхаа дараа маш сайн чангалж агаад усаа нээн. За усаа нээгээд ус хэрвээ алдах юм бол энэ маань буруу холбосон байдаг болохоор нь за би мөн адил яг нөгөө усаа маш сайн ингэж гайхуудаа маш сайн чангалж агаад дотор нь байдаг ирзэн эднийг бүгдийг сайн харж хинж агаад сайн хийж авч чангалж агаад усаа гойчих нүгүүг нь шалгаад мөн усаа нээж үзсэн. За ингээд нээгээд үзсэн чинь ямар ч ус гойчихгүй байсан болохоор нь усныхаа хоолойг шалгаж үзэхээр усаа гойжуулаад мөн адилхан усныхаа хоолойноос ус гарах нь гэхээр ус гарахгүй байхаар нь төхөөрөмжөө хасаагаад ингээд төхөөрөмжүүдээ өөрөө ажилуулсан байгаа.